Сургамжит өгүүлэлэг чимээгүй охин. Чимээгүй охин. Бяцхан охин гэртээ баяр хөөрөөр дүүрэн юунаас ч санаа зовж эмээсэн янзгүй дураараа эрх чөлөөгөөрөө дүүрэн байлаа. Тэрээр хүүхдийн хөөрөл баясалтай, аз жаргалтай ямар ч бодсон сансан юмгүй дураараа чанга дуулж байв. Эрч хүчээр дүүрэн байсан болохоор буудан дээрээ дуулан үсэрсээр л байлаа. Гэвч энэ үед охины ээжийн сэтгэл санаа тийм ч таатай биш байгааг бяцхан охин хэрхэн мэдэх билээ? Охины улам ихээр чангарч байгаа дууг нь сонсоод ээжийнх нь толгой улам ихээр өвдөж эхлэв. Эцэст нь ээж нь тэсхэн болоод юунда хэрэг шиг орлоод байгаа юм бэ? Муухай орилсоор байгаад бүр толгой өвдөж эхлэв. Амаа хамхиад томоотой суу гэжээ. Тэр үед ээжийнх нь толгой үнэхээр их өвдөж байсан тул ямар ч дуу чимээг твчих чадалгүй байсан юм. Үнэн дээр охины дуу муухай байсанд биш, толгой нь өвдөж байснаас л ингэж хэлсэн хэрэг. Гэвч охин ээжийнхээ хэлсэн үгэнд итгэсэн байлаа. Ингээд өөрийнхөө дуу хоолойг хүн сонсохын аргагүй муухай гэж бодсон учраас дахиж хизээж дуулахгүй байхаар шийджээ. Учир нь муухай дуугаараа хүмүүсийг ундууцуулахыг хүсээгүй юм. Сургуульд ороод үг дуу цөөнтэй, үгийн баялаг муутай, нийгмийн идэвх султай хүүхэд болж өсчээ. Дууны хичээл дээр огт дуулдаггүй. Хүмүүстэй ярихдаач сайнгүй болж төлөвшжээ. Тэрээр хүмүүст сайн хүүхэд гэж харагдахын тулд чимээгүй байх л хэрэгтэй гэж ойлгосон болохоор л тэр. Үүний шалтгаан нь хамгаас хайртай ээжийнх нь хэлсэн ганцхан өгүүлбэр. Бид хүүхдүүдтэй хэлэх үгээ заавал бодож байх хэрэгтэй. Тэд өсөж байгаа. Мэдээлэл радио 88.8. Мэдээлэл радио 88.8.